За төрийн өмчийг хувьчлах, үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолын төсөл орж ирж байна. За өнөөдөр 12 дугаар сарын 23 шинэ жил болтол 7 хоногийн хугацаа үлдсэн. За тэгээд яг ийм бас олдын анхаарал сарнитсан ийм цаг үед бас их чухал тогтоол орж ирж байна. За тэгээд энэ тогтоолын төслийн товч танилцуулгатаар байгаа ганц нэг тоо баримтыг та бүхэнд уншиж өгье. Төрийн өмчт компаниуд нь 2024 оны жилийн эцсийн тайланд нийт хөрөнгө 59.4 их найд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 74.3%, нийт орлого 26 их найд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.5% гэсэн байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд ардчилсан нам энэ Монголын эдийн засгч ерөөсөө тэр чигтээ төрийн эрх мэдэлд очичлоо. Манайд ер нь бол хувийн хвшил гэж байхгүй. Ерөөсөө юм төрийн эдийн засаг болчлоо гэд яриад байгаагийн одоо бас нэг тод илрэл энэ тоонор. Тэгээд одоо ер нь үндсэндээ ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхлээр сүүлийн 10 гаруй жилийн туршид энэ эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгцээр энэ төрийн өмчт компаниудын байр байдал данхаасаар үндсэндээ бид 90 оны тэр нөгөө шилжилт хийх цаг мөчтөр бас очсон байгаа. 90 онд бид ерөөсөө ямар ч одоо хувийн өмчгүй нийгмээс яаж хувийн өмчтэй болох тэр том шилжилтийг маш одоо өндөр үнэтэйгээр хийсэн шүү дээ. Гэтэл өнгөрсөн хугацаанд одоо ингээд буцаагаад нийгэмчилсээр байгаад одоо эргээд бараг тэр нөхцөл байдалтай очсон байна гэж дүгнэж болохоор байна. Тэгэхээр бид одоо энэ өмч хувьчлал дээр өмнөх алдаа дутагдлаа давтахгүй аль болох одоо юу гэдгийг иргэдийн оролцоог хангасан. Энд чинь бараг баялагын одоо өмчийн дахин хуваарлт явах гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ чинь ийм шудраг эсийг баримтлсан ийм одоо цогц бодлого хийхгүй бол зөвхөн нэг үндсэн чиглэл гээд нэг хэдэн компани жагсаалт оруулж ирээд тэгээд түүгээрээ явчих бас болохгүй байр байдал үүсээд байна гэдгийг бас хүмүүс хэлээд ах шиг байна. Тэгэхээр энэ үндсэн чиглэл гэж нэрлсэн хэрнээ одоо ингээд зөвхөн нэг хэдэн компанидын жагсаалт оруулаад ирж байгаа байхгүй юу? Гэтэл тэр нөгөө зарчмууд нь яг тодорхой юу ахын энэ гэдэг асуудал дээр бид нар бүр нийгмийн хилцүүлэг явуулж иж одоо энэ нөхцөл байдлаасаа яаж гарах вэ? Тэр 90 оны алдаагаа яаж давтахгүй байх вэ? Ер нь бидний одоо тэр худалдаа авагч нь хаана байна? Инээ тэргээд маш олон асуудлыг бас ярмаар байгаа. За тэгээд хоёр асуулт. Нэг нь бол одоо биржээс асуумаар байна. Биржээр олон нийтэд нээлттэй арилжна гээд 18 компани жагсаалт оруулж ирсэн байна л да. Тэгээд би энэ 18 компанийн өөрийнх нь хөрөнгийг нь зур тооцоолж үзлээ. Тэгсэн чинь 42 их найд 264 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй компаниуд байгаа тийм. Манай Монголын хөрөнгийн биржийн ер нь нийт нөгөө зах зээлийн үнэлгээ чинь болохоор нэг 10 гаруй их найд төгрөг байгаа даа шүү дээ. За тэгээд тэр зах зээлийн багтаамж нь хаана байна гэдэг асуудал байна. Тэгээд яг ингээд биржээр арилжаалаад олон нийтэд нээлттэйгээр ингээд яваад IPO хийчих юм бол гоё болчихно гэж бодоод байгаа. Гэхдээ өнөөдөр манай бирж бас зөндөө олон асуудалтай байгаа. Цөөнх хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хангахгүй нөгөө алдарт ихтлгүүрийн кейс байж гин тийм ээ. Дээрэс нь болохоор нөгөө цаг тухайд нь тайлангаа өгдөггүй компаниуд маш олон байгаа. Гэх мэтчлэн одоо бирж дээр байгаа маш олон асуудлууд байгаа. Тэгэхээр энэ асуудлууд дээр одоо нөгөө биржийн шинэ удирдлага ямар байр суурьтай байна тэрийг бас сонсомоор байна. Хоёрдугаарт санхүүгийн зохицуулахаараа одоо энэ дээр одоо энэ цөөхөн хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг яаж хангаж байгаа одоо энэ өнгөрсөн хугацаанд бид нар зөндөө олон асуудлууд ярьсан. Ямар одоо ахис дэвшил гарч байгаа тал дээр бас нэг тайлбар хиймээр байна. За мөн аудитаас хүн байгаа юу? Энэ нөгөө жагсаалтанд орсон компаниуд дээр аудитын тайлангууд юу н ямар байр байдалтай байгаа хичнээн хувь дээр нь хязгаарлалттай дүгнэлттэй байгаа юм гэдэг асуулт. Бид нар чи одоо ингээд 7 хоногийн дотор шинэ жил болох жоохт энийг хурдан хилцүүлээд хурдан батлах зорилго байхгүй. Хэлэлц хэсгийг шийдүүлээд тэгээ ажлын хэсэг байгуулад за одоо бид нар аль болох одоо нөгөө нийтийн өмчийн тухай хууль, компанийн засаглал ил тод үр ашиг нэмэгдүүлэх тухай хууль, төрийн өмчийн компаниудын энэ хуулиудаа батлахтаа үүнтэйгээ зэрэгцүүлээд ингээд хамтд нь хаврын чуулганаар ингээд маш сайн ярьж байгаад ажлын хэсэг байгуулж байгаа, гадна дотны туршлагаа судалж байгаад энэ төрийн өмч компаниудаар очиж ажиллаж байгаад ингээд энэ үндсэн чиглэлийг батлаад өгөөч гэж оруулж ирж байгаа. Улсын их хурлаас нэг оруул гэсэн учраас оруулж байгаа. Тэгээд одоо яаран сандраа одоо юу гэдэг шинжилээд алимдуулаад нэг уламжлалт хардлагын дагуу одоо хурдан батлуулах гэсэн зүйл зорилго санаа авахт байхгүй. Та бүхэн зөв ойлгоорой. Тэг нээлттэй хаврын чуулганаас ахын нилээсээ одоо бөөсийн төвж агаад усын шүүсийн шахаж агаад батлаад өгөөрэй гэж та бүхэн хүсье. Энэ нөгөө нийт өмчийн асуудал дээр би түрүү хэлсэн 2001 оноос хойш биш 91 оноос хойш нийтдээ
2000-ад аж ахуй нэгжийг хөвчлээд эндээс 280 тэрбум төгрөгийн орлого олжээ. За тэгвэл одоо бид нар үндсэндээ Эрдэнэт төвлөрд Эрдэнэс таванлага гэдэг хэдэн том компаниуд маань энэ уулуурхаан салбарт, стратегийн салбарт үйл ажиллагаа явуулаад эндээс одоо нийт төрийн эмч компаниуд дийлэх ашиг олж байгаа. Энийн одоо зөвхөн олж байгаа ашиг нь гэвэл жилдээ 6 их 80 төгрөгийн татвар төлбөр хураамжийг өнгөрсөн жил ямар их хөрөнгө хөвчилсөн бэлээ өнгөрсөн хугацаанд. Тэгвэл тэрнээс 280 тэрбум л олж исэн бол 6 их 80-ийн одоо татвар төлбөр хураамжийг улсын төсөвт олж түүгээр нь хүүхдийн мөнгө цалин тэтгэвэр тавьж байна. Төрдөө бас тийм нэг их 80 төгрөгийн одоо ноогдол ашиг жил болгон нэг их 80 төгрөгийн ноогдол ашиг өгч байна. Энэ талаас харах юм бол бас одоо хэдэн компаниуд гайгүй ажиллаж байна. Ашиггүй ажиллаж байгаа, алдагдaltaй ажиллаж байгаа компаниуд байгаа. Тэрэн дээр бид нэ өшөө сайжруулах ёстой. Энэ дээр таахан бас нэг бодлого чиглэл гаргаад өгөөсөө. За мөн одоо хөрөнгийн аваад үзэх юм бол зөвхөн Эрдэнэс таванлага компани хөрөнгө нь өөрөө тийм үү лиценз нь тэр үнэлгээ нь 20 их 80 төгрөг. 20 их 80 төгрөөр үнэлэгдэж байгаа хөрөнгө нь. Иймэрхүү байдлаар одоо ингээд нийт хөрөнгө гэдэг одоо юу гэдгийг дотоодын нийт бүтэц хэдэн хувьтай тэнц хөрөнгөтэй болцсон байж тэгээд энэний цаатал нэг иймэрхүү ганц хоёрхан том компаниудаар явж байгаа нэг хөрөнгүүд л байгаа шүү. Тэгээд бусдаар төрийн эмч компаниуд олон орнд байгууллаа. Төрийн эмч компаниуд хувийн хвшлийн орон зайг булааж ижлээд ингээд төр дангаацсан төрийн эмч компаниуд нь олон болцсон зүйл биш ээ. Энийг бас та бүхэн бас дахиад наривчлаарах юм бол харагдах байхаа гэдгийг бас хэлье. За мөн одоо ялгаа байхгүй энэ хувьчлах байгаа хөрөнгөний чинь хөрөнгөнд хэд байждаг бас яг мушгигдсан байдлаар асуудаж шүү. 40 хэдэн их 80-ийн хөрөнгөтэй гэж байгаа боловч би түрүү хэллээ шүү дээ. 2.4 их 80-ийн орлого олно гэж ярьж байгаа боловч 2.5 их 80-ийн. Үүнийх нь Эрдэнэс таванлага Эрдэнэ төвлөрд нь 2.2 их 80-ийн одоо нөгөө хувьцаа гаргана гэж байгаа. Энэ бол хууль заасан дагуу оруулж ирж байгаа. Гэхдээ гарц гаргалгаа та бүхэн гаргаад өгвөл хэрэгжих байх, тэгэхгүй бол хэрэгжиж жоохон бололцоог олон жил явцсан. Ийм байдлаар энэ хоёр компани хөрөнгө гэх юм бол наад 40 их 80 дэч нэг үндсэндээ дийлэнх нь энэ хоёр компани хөрөнгө болоо явчихна. Үлдсэн одоо тэр 34-өөс 49%, зарим компанид 51%, 66% хувьчлах байгаа энэ компаниудын хөрөнгө одоо юу гэдгийг хувьчлах байгаа олгож байгаа орлогоос нэг тийм давсан зүйл байхгүй болов уу? Энийг бас та бүхэн сайн нэгтэлж үзээсэй. Энэ дээр бас нэмээд манай цэнгэл дарга бас хариулаад өгөөсэй гэж төгсөж байна. За эхлээд хөрөнгийн бирж, дараад нь санхүү зохицуулахаар, дараад нь аудит, дараад нь цэнгэл дарга. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үйл гүйцэтгэгч хүн хотооноо гишүүний асуултанд хариулъя. За өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнд цаасны зах зээлийн үнэлгээ 13.25 их 80 төгрөгийн үнэлгээтэй байна. За 22 онд үүний өмнө одоо үндсэн чиглэл батлагдчихсэн үетэй харьцуулах юм бол зах зээлийн үнэлгээ 2 дахин өссөн үзүүлэлттэй. За үүнд бол бас одоо банкуудын болон томоохон аж ахуй нэгжүүдийн олон нийтэд нээлттэй болсон энэ ажлууд бол одоо нөлөөлсөн баг тийм. За 25 онд бол нийт анх дахь зах зээл дээр 380 тэрбум, хоёр дахь зах зээл дээр 470 тэрбум, нийтдээ 850 тэрбум төгрөгийн үнд цаасыг арилжсан байна. Одоо зах зээлийн үнэлгээнийхээ ойролцоогоор 4-5% та тэнцвэрсэн юм хөрвөх чадвартай байна гэж ойлгож болж байна. За ер нь бол 27 хүртэл манай дунд хугацааны стратеги 1 минут. Дотоодын нийт бүтээгдэхүүний 25% хүргэж одоо зах зээлийн үнэлгээг өсгөх юм төлөвлөлтөд ажиллаж байгаа. Тэгэхээр одоо түрүүн хэлсэнчлэн 2.3 их 80-ийн хөрөнгийг дотоодын хөрөнгийн бэлтгэл босгох зорилтын хүрээнд бол бэлтгэл ажлуудыг хийгээд үе шаттай явж болно гэж харж байгаа. Арилжааны банкуд дээр байгаа харилцах хадгаламжийн үлдэгдэл бол одоо 30 орчим их 80 төгрөг байгаа тийм. Энийн 10% нь бол хөрөнгийн зах зээлд рүү татахад бол ийм хэмжээний ажлыг зохион байгуулах боломжтой гэж болж байна. За засаглалын хувьд түрүүн асуусан хөрөнгийн бирж анх IPO хийхдээ нийт үнэлгээ нь 36 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Үүнээс одоо 34% нь буюу 11.9 тэрбумыг олон нийтээс татсан. За өнөөдөр манай байгууллагын зах зээлийн үнэлгээ 102 тэрбумын үнэлгээтэй буюу анх хөрөнгө оруулж исэн хүмүүсийн үнц нь 3 дахин өссөн. За мэдээллийн дод байдал, хугацаа тайлгын талууд дээр бол олон улсын түвшинд хүрэхээр ажиллаж явж байгаа. За Яг сая хөрөнгөний бирж ерөнхийдөө хэлжлээ л дээ. Тэг яг бид бол зах зээлийн багтаамжийг бол бас судалж үзэж байгаа. Ялангуяа нөгөө банкны асуудалтай холбоотой олон улсын байгууллагаас гаргасан бас судалгаа байна л да. Тэгэхээр ерөнхийдөө нэг
2 болон 2.4 их найдын багтаамж байна гэж үзэж байгаа юм. Тэгэхээр энийгээ бид бол яг төрийн банкны одоо 45% гарах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол ерөнхийдөө аваад үзэхлээр бол бас бололцоотой гэж үзэж байгаа. За МИАТ болон зарим газар дээр бол бас сонирхлоо илэрхийлж байгаа олон улсын байгууллагуудаас бид зөвлөх үйлчлэгээ аваад явж байгаа бол бас ер нь бол боломжийн хэмжээнд явж холоо гэж харж байгаа. Тийм учраас ерөнхийдөө бол засгийн газар жагсаалаа батлах учраас бид энд бүх юмуудыг тооцож үзчихэж ер нь бол хэрэгжих магадaltaй. За цэнгэл дарга жоохон зөрөгтэй шүү. Одоо айгүй олон үе шатыг туулцсан туршлагатай шүү дээ одоо төвчлөлийн. За тэгэхээр энэ эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах энэ хэрэгцээ шаардлагагүй төрийн өмчт компаниудыг хувьчлах асуудлыг бол ардчилсан намын гишүүний хувьд бол одоо үзэл санааны хувьд дэмжинэ. Гэхдээ бид энэ асуудалд маш тийм одоо тооцоо судалгаатай хандахгүй бол энэ бол одоо бас эргээд нөгөө эдийн засгаа буцаагаад унгаачих магадaltaй, аль эсвэл баялагын хуваарлтыг ахаад буруу зүглөө явуулчих магадaltaй одоо ийм асуудал. Тэгэхээр бол энэ 7 хоногтой бол батлахгүй гэж ойлголоо. Тэгээд ер нь бол энэ дээр ажлын хэсэг гаргаад тэгээд одоо ингээд тал талаас нь ажиллаад тэгээд цаашдаа явж ич нөгөө бусад хуулиудтайгаа хамт батлахгүй бол тэгээ яг зүгээр одоо би одоо сүултээ бүр айлаа шүү дээ. Энийг 7 хоногийн дотор батлах гэж байгаа юм байх гэж бодоод. Тэгэхээр тийм бодолтой байна. Тэгэхээр энэ асуудал дээр хэдүүлээ тал талаас нь уус уртай хандаад тэгээд нэлээд дөрвтэй тийм үр дүнд хүрэх ёстой л гэж харж байна.